За одоо ингээд хамтарсан засгийн газар задарснаас хойш одоо ингээд баг харваад сар боллоо. Юу болов? Тэгээ юу болов? За одоо ингээд оюурд гэдэг нөхөрлөл ер нь удажлаа. 4 жил гарсан болчлоо. Одоо ингээд асуудал болоод байдаг. За гэтэл доктортой засаглах өөрөө ямар үр дүнтэй байв? Одоо эргээ бодох хэрэгтэй. За одоо энэ ингээд салин дээр ч гэсэн би яхад зүгээр одоо нэг ам нэхэр уушгина гэдэг шиг. Одоо та бүхэн бас сурвалжлаар удаан цаглаагүй байгаа нөхдүүдийн хувьд нөгөө юмаа бүтэн ерөөсөй ойлгох боломж олдохгүй байгаа байхгүй. За жишээлбэл ингээд Зандан даргын засаг гарч ирээд багшны цалин нэмжлээ. Цалингийн нэгдсэн системийг бид нар хуульчилсан байсан. Ганцхан салбарыг нь суглаад нэгтсэн. За ингээ яах вэ гэхээр бусад салбараа гомдоотсон. За одоо энэ асуудлыг яаж хийх юм бүү мэд. Энэ ерөөсөй ямар ч гарцгүй зүйл байхгүй. Энэ чинь боловсролын салбар гэдэг чинь маш том. За тэгээд 700-аас 1.3 их нийт төгрөг жил бүхэн гаргах хэрэгтэй болчихсон. Одоо урсгал зардал. За энийг яа гэж сая данс нийлээ гэж. За би бас энэ дээр одоо яг намайг тийм нэг ямар нэг асуудлаар одоо хатуу ханддаг гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Би татврын энэ дансуудтай холбоотой асуудал дээр татврын байцаагч нарт зарчмын шаардлага тавьдаг юм. Ягаад гэвэл Монгол улс ингэж татвартай байд юм аа. За одоо ингээд татврын байцаагч нараа битгий ажил хий гэж. За одоо ингээд татврын байцаагч нар яах юм бүү? Тэгээ төрийн албан агчдаа бас хайрлах хэрэгтэй тий. Ийм асуудал дээр одоо яг үгээр наадмын өмнө эсвэл наадмын дараа Монгол улсын төлөв бүртгэж байна. За энэний төлөөсөө яах вэ гэдэг асуудал үүснэ.